Та олон нийтийн шүлжээгээр аялж байхдаа яг эмийн нэмсэглэлийг хэдэн удаа харсан бэ? Өөгөө тэгшхэн, цасан цагаан, ямар ч сэвгүй төгс шүднүүд. Өнөөдөр Холливуудын одод сошиал медиагийн инфлюенсерүүд тэр байтугай таны эргэн тойронд байгаа хүмүүс хүртэл иймийн нэмсэглэлээр гоёж өөртөө ихтэй болж байна. Үүнийг винир буюу шүдний шаазан өрөвч гэж нэрлэдэг ажээ. Магадгүй та ч гэсэн толинд хараад би ч гэсэн шүдээ ингэж гоё болгодог юм билүү? Миний шүд яагаад ийм өнгө муутай, ийм мөрий байна вэ гэж бодож байсан байх. Гэвч тэрхүү гялалзсан цагаан нэмсэглийн цаана яг ямар аимшигт үнцэн, ямар нууц ногдож байдгийг тэд танд хизээж хэлэхгүй. Тэдний харуулдаггүй тэрхүү шүний цаад хүнэн бол таны насан туршийн харамсал, эрүүл шүдээ эрэмдэглүүлэх үйл явц болон шүдний салбарын тэрбум ашигтай төлөвлөгөө төлөвлөр юм. Өнөөдөр хэдүүлээ гоо сайхны шүдний салбарын тэр бүр яриад байдаггүй хөшигний цаадах бодит үннийг хамтдаа зөвхөх болно. Төгс нэмсэгдлийн араас хөөцөлдсөн хүмүүс яагаад эцэст нь эрүүл бүтээл шүдгээ хоцорч насан туршийн эрүүл мэндийн эрсдэлтэй нүүр тулах болсон бэ? Энэ салбарын хамгийн том нууц тактикийг өнөөдрийн дугаараар тайлах болно. Би зөвхөн хямд эмнэлгүүдийг ярихгүй. Энэ систем хэрхэн ажилладаг? Яагаад дэлхийн одод хүртэл үүнийг золиос болдог тухай бодит баримтуудыг дэлгэх гэж байна. Хэрв та шүдээ винир хийлгэхээр ганц л удаа бодож байсан бол энэ бичлэгийг дуустал нүцгийг зөвлөж байна. Энэ бичлэг таныг насан туршийн алдаанаас аварч магадгүй юм. Хар бараан тал руу орохоос өмнө эхлээд винир гэж яг юу болохыг шинжлэх ухааны үүднээс маш энгийнээр ойлгоцгоё. Уг нь бол винир буюу шүдний нүүрэгт гэдэг нь шүдний ангаах ухааны гайхалтай нээлтүүдийн нэг юм. Үүнийг анх 1928 онд Холливуудын алдарт жүжигчдийг кино зураг авалтын үеэр түр зур гоё шүдтэй харагдуулахын тулд доктор Чарльз Пинкус гэдэг хүн сэтгэж олсон түүхтэй. Тэр үед жүжигчид зөвхөн зураг авалтын хэдхэн цагт л шүдэн дээрээ наадаг байв. Харин өнөөдөр энэ нь насан туршдаа наадаг байнгын зүйл болж хөгжижээ. Зөв технологиор хийгдсэн винир нь шүдний урд гадаргуу дээр наадаг маш нимгэн яг л нүдний контакт линз шиг хэмжээтэй шаазан эсвэл композит материалаар хийсэн бүрхүүл юм. Дэлхийн шилдэг эмнэлгүүдэд үүнийг хийхдээ хүний төрөлхийн шүдийг маш бага буюу ердөө 1.3-аас 1.5 мм л зордог. Энэ нь бараг л хумсны өнгөн талыг үргэхтэй адил бага хэмжээ бөгөөд шүдний хамгийн гол хамгаалалт болох палан буюу энамел дотор л багтдаг үйлдэл юм. Тэгвэл палан яагаад ийм чухал вэ? Палан бол хүний биеийн хамгийн хатуу эд. Тэр байтугай хүний яснаас ч хатуу байдаг. Гэхдээ хамгийн аюултай зүйл нь энэ палан нь амьд эсгүй учраас хүний бие дахин хизээч өөрөө төлждөггүй ганц эд юм. Хэрвээ та гараад эсвэл арьсчин ургана, ясаа хугалвал эргээд барьцалддаг. Харин шүдний паланг нэг л удаа үрж зорж хаясан бол дахиж хизээч ургахгүй. Палангийн дотор дентин гэх арай зөөлөн шар өнгийн давхарга байдаг бөгөөд тэр нь шүдний мэдрэлийг хамгаалж байдаг. Хэрэв паланг устгаад дентин рүү нэвтрвэл шүд маш эмзэг болж бактери дидэгдэхдээ амархан болдог байна. Тэгвэл өнөөдөр олон зуун ашиг хайсан эмнэлгүүд яагаад залуусын тэрхүү үнэт паланг юу чгүй хусаад дентинээс нь цааш зорж хаяад байна вэ? Сошиал медиад сүүлийн жилүүдэд нэг аимшигтай тренд гарсан. Үүнийг олон улсад Turkey Heat буюу турк шүдний тренд гэж нэрлэдэг. Яагаад заавал Турк эсвэл Тайланд, Колумб гэж? Учир нь Их Британи, Америкийн нэгдсэн улс, Европ шүдний иж бүрэн винир хийлгэх нь $20,000-аас $40,000 хүрдэг. Энэ бол бараг л шинэ машины үнэ. Гэтэл Туркийн зарим эмнэлгүүд багц аялал санал болгож таныг 5 одтой зочид буудалд байрлуулан нисэх онгоцны тийцийг чинь дааж үнэгүй зугаацуулж дээрэс нь ердөө $3,000-аар бүх шүдийг чинь Холливуудын нэмсгэлтэй болгож өгнө гэж сурталчилдаг байна. Үүнд хууртаж олон мянган залуус тийшээ цовсон. Гэвч тэднийг эмчилгээний сандал дээр суулгаад яг юу хийдэг гэж? Энд л хамгийн том хэрэг лувр явагддаг. Жинхэнэ винир хийхийн тулд шүд тус бүрийг маш нарийн урт хугацаанд урд талаас нь микроскопоор харж байж зордог. Энэ нь эмчээс гасар өндөр ур чадвар цаг хугацаа шаарддаг ажил юм. Гэтэл өдөрт 20-оос 30 үйлчлүүлэгч урсгалаар авч байгаа хямд эмнэлгүүдэд тийм цаг байхгүй.
Тэд хурдан хугацаанд ямар ч төвөггүйгээр шүдийг тэгшин харагдуулахын тулд үйлчлүүлэгчийн эрүүл шүдийг дөрвөн талаас нь бүтэн тойруулж, зорж, яг л жижигхэн шүүрэн шанах шиг эсвэл акулын зулцганы шүд шиг болгож хайдаг байна. Хэрэв таны шүдийг ингэж зорсон бол энэ нь венер биш юм. Энэ бол краун буюу шүдний бүтэн бүрээс юм. Бүрээсийг уг нь хизээ хийдэг вэ гэвэл тухайн хүний шүд нь маш их цоорсон, амьгүй болсон эсвэл хагараад өөрөөр аврах аргагүй болсон үед хамгаалж үлдэхийн тулд хийдэг эмчилгээ юм. Гэтэл тэдгээр эмчгүүд ердөө 20 настай залуусын ямар ч цоорлгүй эрүүл шүдийг зөвхөн жаахан шар байна, жаахан зайтай байна гэсний төлөө юучгүй хөрөөдөд бүрээс угалчихдаг. Яг гэвэл бүрээс хийх нэмжид маш амархан. Шүдний нарийн байрлал хэлбэрийг тааруулах гэж зовхгүй. Зүгээр л юучгүй зорчвол дээрээс нь бэлэн шаазан малгай өмсгөхөд 10 минут л болно. Энэ бол гой сайхны үйлчилгээ биш. Эрүүл хүнийг насан туршдаа шүдний тахир дутуу байдалтай болгож буй аимшигт үйлдэл юм. Тэдгээр залуу шүдээ зоруулж байх үедээ инээж, үүнийгээ сонирхолтой контент мэтэр сошиал тавьж байна. Тэд өөрсдөө ямар өрхөнд орсноо тухаараагүй байгаа юм. За яах вэ? Зорчихсон ч гэсэн дээр нь гой цагаан шүд наачихсан юм чинь насан туршдаа гоё харагдана штэ гэж та бодож байна уу? Одоо хоёулаа хамгийн гол тоо баримт руу орцгоё. Америкийн нэгдсэн улсын шүдний эмч нарын холбооны гаргасан аль биесний судалгаагаар хамгийн сайн хийгдсэн, хамгийн үнэтэй шаазан венерийн дундаж нас ердөө 10-аас 15 жил байдаг. Хэрвээ композитоор хийх юм бол нас нь ердөө 5-аас 7 жил. Энэ нь юу гэсэн үг вэ? Хэрэв та өнөөдөр 20 наснда шүдээ ингэж хийлгсэн бол та 35 наснда бүх шүдээ дахин хуул шинээр хийлгэнэ. Дараа нь 50 наснда дахиад хийлгэнэ. Дараа нь 65 наснда дахиад хийлгэнэ. Нас ахих тусам таны буйль доошилж шүдний бүтэц өөрчлөгддөг учраас дараагийн удаа хийхэд улам хэцүү, улам үнэтэй болдог. Та насан туршдаа шүдний эмнэлгийн мөнхийн захиалагч, тэдний санхүүжүүлэгч болж хувирж байгаа юм. Нэг удаагийн үйлчилгээ биш. Энэ бол насан туршийн маш өндөр татвар байгаа юм л та. Гэтэл санхүүгээс гадна эрүүл мэндийн жинхэнэ там үүний дараа эхэлдэг. Хямд үнэтэй эмнэлгүүдэд шүдний лабораторийг наривчлал гэж байдаггүй. Жинхэнэ шүд бол нааж буй шаазан хоёрын уулзуур дээр микроны хэмжээтэй үл үзэгдэх зай үлддэг. Үүнийг ангаах ухаанд микролигейж буюу бичил нэвжилт гэж нэрлэдэг. Тэрхүү үл үзэгдэх зай завсар таны эзэн хоолны үлдэгдэл шүлс бактери орж гацна. Тэнд сойз хүрэхгүй, уцаар цэвэрлэх ямар ч боломжгүй. Үр дүн нь юу гэж? Таны тэрхүү гоёмсог цагаан шаазан бүрхүүлийн цаана таны өөрийн төрөлхийн эрүүл шүд чимээг өхөн өмхийрч, цоорч, задарч эхэлдэг. Эхний 1-ээс 2 жил танд юу ч мэдэгдэхгүй. Учир нь шүд гаднаасаа шаазангаар бүрхэгдсэн тул цоорл харагдахгүй. Гэвч яг тэр бүрхүүлийн доор бактери шүдний мэдрэлрүү нэвтэрч мэдрэлийн эсүүдийг нь хөлж байдаг. Мэдрэлийн эсүүд нь өгсөн учраас танд ямар ч өвдөл мэдрэгдэхгүй. Та шүдээ зүгээр байна гэж бодно. Гэвч амнаас тань маш муухай ялдарсан үнэр үнэртэж эхэлнэ. Хүмүүс үүнийг анзаардаггүй богцоочлаад л өнгөрөөдөг. Дараа нь нэг л өдөр буйлч нь хавдаж тэсгийн аргагүй өвдөгт нэмлэгт очиж рентгенд харуулхад шаазангийн доор ямар ч аврах аргагүй харлаж өмхийрсэн шүдний үлдэгдэл үлдсэн байдаг. Ийм байдалд орсон залуус ганцхан л арга зам үлдэнэ. Тэр нь бүх шүдээ суглуулж, эрүүний ясаа өрөмдүүлж имплант буюу хадаастай хиймэл шүд суулгах. Ердөө 25 настай залуу өнөөдөр бүх шүд нь байхгүй эмээ өвөө нар шиг хиймэл шүдтэй болж буй эмгэнэлийн салбарын харахгүй талд өдөр бүр болж байгаа. Бидний яриад байгаа зүйл зүгээр нэг амд амьсын яриа биш гэдгийг батлах маш олон бодит кейсүүд байдаг. Жишээ нь Их Британийн алдартай модель Katie Price-ыг хүмүүс мэднэ. Тэрээр Турк руу очиж шүдээ венер хийлгсэн боловч эмч нар түүний шүдийг хэтэрхийх зорсноос болж шүд нь халдвар аваад маш том хагалгаанд орсон. Тэрээр сошиал медиагаар өөрийнхөө зорчихсон шүдийг харуулад залуус хандан миний алдаа хизээж битгий давтаарай. Би насан туршдаа тамд амьдарч байна гэж уйлан байж анхааруулсан байдаг юм. Мөн Их Британийн шүдний эмч нарын холбооноос гаргасан сайлангаар Турк руу явж шүдээ хийлгсэн 10 хүн тутмын 8 нь эх орондоо бутаж ирээд маш том хүндрэлтэй тулгаж дахин яаралтай эмчилгээнд ордог гэсэн зочирдом тоо баримт бий. Тэр байтугай зарим залуус шүдний халдвар нь цуснд нь нэвтэрч амь насаа алдах төгсөн тохиолдолд бүртгэгдсэн байдаг байна. Тэгвэл яагаад ийм эрсдэлтэй зүйл рүү сохроор гүйгээд байна вэ? Хариулт нь маш энгийн. Сэтгэл зүйн хавх ба маркетинг. Орчин үеийн сошиал медианы фильтрүүд төгс амьдралыг сурталчлах инфлюенсерүүд бидэнд
Хэрэв чиний шүд жаахан л шар эсвэл жаахан л зайтай бол чи муухай чи амжилтгүй хүн гэдэг далд мессежийг өдөр бүр тархинд суулгаж байгаа. Шүдний эмнэлгүүд инфлюенсерүүдэд үнэгүй винээр хийж өгөөд цаана нь олон сая төгрөгийн сурталчилгааны гэрээ байгуулдаг. Тэгээд тэдгээр инфлюенсерүүд камерын өмнө хөөх би ямар ч өвдөлт мэдрээгүй миний амьдрал гайхалтай болчихлоо гэд инээмсэглэнэ. Гэвч тэд камер унтарсны дараа ямар тамд амьдарч байгаагаа хідэж ярьдаггүй. Маш олон одод винээр хэлгэснийхаа дараа халуун хүүтэй мууж чадгаа байж шүд нь үргэлж янгинаж өвчин намдаа хэмээр амьдардаг болсон тухайгаа нууцаар гомдолдог. Гэвч тэд гэрээний заалт болон өөрийн нэр хүндээс болоод үүнийг хизээж ил тод хэлж зүрхэлдэггүй байна. Тэгвэл энэ бүхний эцэст бид яах ёстой вэ? Үзэсгэлэнтэй нэмзэглэлтэй байх нь буруу гэж үү? Уг унах аргагүй буруутай биш. Гэхдээ та ухаалаг хэрэглэгч байх ёстой. Хэрэв та үнэхээр винээр хэлэхээр шийдсэн бол дараах дөрвөн алтан дүрмийг хизээж мартаж болохгүй. Нэгдүгээр хэд хямд үннээс зугтаарай. Хэрэв аль нэг эмнэлэг зах зээлийн ханшаас хэд хямд үнээр эсвэл маш богино хугацаанд буюу 2 хоногт Холливуудын нэмсэглэл амлаж байвал цаана нь заавал таны эрүүл шүдийг зорох дэм тэрэг нуугдаж байгаа. Чанартай винээр маш үнэтэй материалтай, маш нарийн лабораторийн гар ажиллагаа шаарддаг тул хамгийн багадаа 1-2-7 хоног шаарддаг байна. Хоёрдугаар хэмжээсээ шууд асуу. Түнээс баталгаа шаардна. Санал дээр нь суухаас өмнө эмчтэй шууд хэл. Би шүдэ акулын шүжиг зориулахгүй шүү. Миний палангаас хэдэн миллиметр зорох вэ? Энэ винээр үү эсвэл бүрээс үү гэдгийг тодорхой болгож зургийг нь харж баталгаажуул. Хэрэв эмч чинь уурлаж эсвэл хариултаас бултах юм бол шууд тэр эмнэлгээс босоод явсан дээр. Композит болон шаазангийн ялгааг нь мэдэх хэрэгтэй. Хэрэв та шүдэ огт зориулахгүй гэвэл композит бондинг буюу шүдийг зорохгүйгээр дээр нь тусгай материалаар хэлбэр гаргаж наадаг аргыг сонгож болно. Насан богинож таны шүд эрүүл шүдийг хамгаалж үлддэг давуу талтай бүтээгдэхүүн байгаа юм. За дөрөвдүгээрт нь төрөлхийн эрүүл шүднээс үнэтэй зүйл гэж юу байхгүй. Хүний өөрийн төрөлхийн шүд тэр байж байгаа бага зэрэг мөрөө бага зэрэг шар байлаач энэ нь ямар ч дэлхийн шилдэг химийн шаазангаас 100 дахин бат бөх эрүүл үн цэнтэй. Хэрэв боломжтой бол шүдээ зориулахын оронд эхлээд шүдний аппарат зөөх эсвэл зүгээр л мэргэжлийн түвшинд цайруулах зэрэг эрүүл аргуудыг нэгдүгээр тавиад үзээрэй. Instagram дээрх хуурамч фильтр бусдын хиймэл төрх таныг насан туршдаа харамс халхам руу бүүдүүлдэг. Биеийн чинь нэгэн үнэт эдсийг хэн нэгний бизнесийн ашиг олох хэрэгсэл бүү болгоорой. Өнөөдрийн дугаар танд багч гэсэн мэдлэг сэрэмжлүүлэг болж чадсан гэж найдаж байна. Хэрвээ энэ сэдв танд сонирхолтой байсан бол лайктаар шүдэ хийлгэхээр бодож байгаа найзуудаа заавал шеэрлэж түгээгээрэй. Таны нэг шеэр хэн нэгний насан туршийн харамслын тамд унахаас аварч магадгүй юм. Дараагийн дугаараар илүү сонирхолтой өшигний цаадах нууцуудыг илчлэх болно. Баяр таа.